Тгийн тог хэдүүлээ тун юм уу эсвэл yon гэж хэлдэг те yon. Yon гэдэг нь тгийг хэлж байгаа гэсэн үг. Тэг. За дээшээ гэсэн утгатай сан гэдэг ханз байгаа. За харин доошоо гэсэн утгатай хаа гэдэг ханз байгаа. Хаа гэдэг. За тэгвэл одоо хэдүүлээ yon гэдэг дээрээ нэмчнэ гэсэн үг те. За yon биччихээ сан гэчээ. Сан гэдэг нь дээшээ гэсэн. За тэгээс дээш сутгай дараа нь yon бичээ. Хэдүүлээ хаа гэдэг ханзаа биччихвэл доош сутгай. За тэгвэл yon-сан гэдэг нь нэмэх температурыг хэлнэ. Yon-ха гэхээр хасан. За Монголд өвөл хасад бүрцэн хэм хүрдэгэ гэж хэлүүлээд yon-а цаашид жишээ нь хасах 40 градус гэж ингэж хэлж болчих жоох байхгүй. За тэгвэл одоо сан хаа ханзаараа зүгээр тоо бүг үгтэй гэвэл график дээр өсөлтийг хэлсэн өсөх гэдэг утгатай үг нь сансан хада. Өсөх гэсэн утгатай сан хазурсан. Харин эсрэгээрээ буурах гэсэн утгатай үг нь харакада гэдэг нь буурах гэсэн ханз учраас. За яг энэ аргаар сурахыг хүсэх юм бол ханзны челленж явагдаж байгаа. Ханзны зурлах шаардлагагүйгээр за яг энэ аргаар төсөө утгыг нь мэдснээр бид нар маш гоё топикийн өгнүүдийг мэдэх болсон шүү дээ. Ингэж сурахыг хүсэх юм бол 4 сарын 3-нд ханзны челленж хэлж байгаа шүү. Ээжнэг гэж бичээд ороод ирээрэй.